Банк орооны дарга эрхэм гишүүдээ стандартчил тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш 10 гаруй жил стандартчил хэмжил зүйн байгууллага олон улсын стандартчлалын байгууллагад гишүүнчлэлээр илсэн орсноор 30-аад жил Монгол улс дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр илсч гишүүн орнуудын хүрээнд мөрдөгдөж буй худалдааны хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч нэгдэн орж ажилласнаар 10 гаруй жил болжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартчил тохирлын үнэлгээний тухай хуулийг улс орны нийгмийн эдийн засгийн харилцааны өөрчлөлт, шинжилттэй уялдуулан сайжруулах. Түүнчлэн Монгол улс дэлхийн худалдааны болон олон улсын бүс нутгийн стандартчлалын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний чанар, аюулгын шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишг зарчим нийцүүлэн шинжлэх шаардлагатай байна. Үүнд 1. Монгол улсад мөрдөх стандарт техникийн баримт бичгийг сонгон хэрэглэх, тэдгээрийг боловсруулах, хүлээн зөвшөөрч батлах бүхэл үйл явцад нээлттэй ил тод оролцооны тэгш байдлыг хангаснаар үйлдвэрлэгч, хэрэглэгч нь үндэсний стандартад ирэх ашиг сонирхлоо тусах нөхцөл бүрднэ. 2. Стандарт сонгон хэрэглэх хэлбэр шилжснээр бизнес эрхлэгчид зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхэд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, ингэснээр нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж ашиг орлого сайжрах улмаар Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө авчирна. 3. Дарамт шахалтгүйгээр өөрийн сонголтоор стандартыг хэрэглэснээр бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, үйлдвэрлэл явуулах олон төрлийн шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлж аж үйлдвэр эдийн засгийн хөгжилд хүрнэ. 4. Стандартыг үйлдвэрлэл худалдаа тохирлын үнэлгээний хүрээнд иш татах, хууль эрх зүй зохицуулалтын баримт бичигт иш татах замаар заавал мөрдүүлдэг олон улсын нийтлэг жишг шилжих. 5. Нийтийн ашиг сонирхол хүн, малын эрүүл мэнд хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг олон улсын нийтлэг жишг зарчим нийцүүлж, техникийн зохицуулалтаар шийдвэрлэж байх. 6. Үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж чиглэсэн стандартчил тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт, итгэмжлийн үйл ажиллагааны хамрах хүрээ, ажиллах зарчим, бүтэц зохион байгуулалт, эрх үүргийг наривчлан тогтоох, улмаар үйлдвэрлэл худалдаанд байгаа техникийн саад дотор хүндрэлийг багасгах замаар олон улсын гэрээ хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж орчныг бүрдүүлэх. 7. Тохирлын үнэлгээний үр дүн олон улсад хүлээн зөвшөөрөх олон талт хэлэлцээрийн шаардлага шалгуурт нийцүүлэн үндэсний итгэмжлийн тогтолцоо болон үйл ажиллагаад зохион байгуулах. 8. Хуулийн нэр томьёог уг хуулийн төслийн агуулга олон улсад нийтээр даган мөрдөж буй аргачлал, арга зүйн удирдамж зааварт нийцүүлэх. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа улсын их хурл, засгийн газар, төрийн бас байгууллагын төлөөлөл, Европын холбоо, Монгол улсын засгийн газар хооронд байгуулсан Монгол улсын стандартчлалын тогтолцоог шинжилгээд дэмжлэг үзүүлэх төслийн шинжээчдээс гаргасан зөвлөмж дүгнэлтийг үндэслэсэн болно. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой байна. Стандартчил техникийн зохицуулалт, итгэмжил, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа олон улсын нийтлэг жишгийн дагуу явагдах эрх зүйн орчин нөхцөл бүрднэ. Техникийн зохицуулалтаар бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүйн үзүүлэлт шаардлагыг хуульчлан тогтоосноор нийтийн ашиг сонирхол, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал хангагдаж, улмаар төр иргэн аж ахуй нэгж, байгууллагын хариуцлага дээшилж, итгэв санаачлага нэмэгдэнэ. Тохирлын үнэлгээний байгууллагад тавигдах шаардлага зохицуул тодорхой болж, үйлдвэрлэл худалдаанд дах техникийн саад дотор хүндрэл бэрхшээл багаснаа. Стандартчил техникийн зохицуулалт, итгэмжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ, эрх үүрэг тодорхой болж үйл ажиллагааны үр дан дээшлэнэ. Хэрэглэгчийг хуурамч бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх, бизнес эрхлэгчдийг төөрөгдөлд оруулахаас сэргийлэх зорилгоор тохирлын үнэлгээний ажил үйлчилгээг гүйцэтгэж байгаа байгууллагын ажил үйлчилгээг эзэмжүүлэх, бүртгүүлжүүлсэн нэгдсэн мэдээллийн сантай болно. Олон улс бүс нутаг гадаад орны дэвшилтийн стандартыг хэрэглэх эрх зүйн орчин бий болсноор үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах, шинэ технологи эзэмших өргөн боломж нөхцөл бүрдэж, улмаар тэдгээрийн өрсөлдөх чадвар дээшилж, эдийн засгийн доктортой өсөлтөнд эргээр нөлөөлөх зэрэг эдгээр асуудлууд эерэг үр дүнгууд бий болно гэсэн үндэслэлийн хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсруулан улсын их хурлд өргөн мэдүүлж хэлэлцүүлж байна. Үүнтэй холбоотой асуудлаар хариултыг стандартчил хэмжил зүйн газрын хамт олон, хуулийн төслийг боловсруулах багийн хамт олон ирсэн учраас асуултанд хариулна. Хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг та бүхнээсээ хүсье.